Аербик гимнастикийн 2017 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн City Club-ийн спорт анхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн байна. За энэ жилийн улсын аваргын тэмцээнд 17 байгууллага клубын 6-аас 17 насны нийтдээ 200 гаруй өсвөрийн гимнастикч техник ур чадварыг сорин өрсөлдлөө. 8 дахь удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамирын спортын газар, Монголын гимнастикийн холбоо хамтран зохион байгууллаа. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд өсвөрийн гимнастикчид 4 насны ангиллаар аэробик гимнастикийн үндсэн 7 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдлөө. Мөн баг тамирчдын дасгал хөдөлгөөнийг олон улсын гимнастикийн холбооноос 2017-оос 2020 оны хугацаанд баталсан шинжлэгдсэн дүрмийн дагуу шоу явуулснараа онцлогтой байлаа. За энэ жилийн тэмцээнд хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн баг тамирчид шинэ дүрмийн дагуу амжилттай сайн оролцсны зэрэгцээ аэробик гимнастикийн спорт хөдөө орон нутагт жижиг тарах хөгжиж байгааг тэмцээний зохион байгуулагчид онцолж байсан юм. За манай аймагт бол аэробик гимнастикийн спорт бол их хөгжиж байгаа. Тэгээд манай сургууль аваргууд сургууль хүүхдийн ордон биеийн тамирын спортын газар гэсэн газруудад бол нэлээд хүүхдүүд бол сонгон секс дугуйлангаар их хөгжиж байгаа. Тэгээд урд нь бол улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд манай хүүхдүүд оролцож байсан. За нийтийн гимнастик бол бас нэлээд дөрвөө хөгжсөн. Манай сургууль ихэд 2000 хүүхдийн гимнастик мөн аймгийн баяр наадмын ойн үйл ажиллагаануудад манай гимнастикийн багш нар мөн биеийн тамирын спортын газар хүүхдийн ордон гимнастикийн багш нар хамтарч баяр наадмынхаа үйл ажиллагааг явуулдаг. 3000 хүүхдийн гимнастикийн нийтийн гимнастик хийдэг. 2008 оноос хойш байнга тогтмол сургууль дээр хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлж нийтийн гимнастикийг хийдэг. Мөн багш ажилчдынхаа дунд ч гэсэн гимнастикийн хийн дасгал яадаг хийж хөвшсөн манай сургууль. За манайх нийт 15 тамирчинтай ирсэн 3 насны төрлөөр оролцож байгаа. Өмнө нь улсын аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа орж ирсэн, өнгөрсөн жилүүдийнхээс бүртгэн одоо хүүхдийн тоо өссөн нь бас гаргасан амжилтуудын талаар юм. Өмнөх жилийнхаа хүүхдийн тоо бол 6 хүүхдээр нэмэгдсэн байна. Өмнөд 8-10 хүүхд ордог байсан. Энэ жил 15 хүүхдээр оролцож байгаа. Өмнөх жил тусгай байрууд эдэлдэг байсан. 3 насныхаа ангиллаар. Сүхбаатар аймагт ер нь аэробик гимнастик хэрэг хөгжиж байна. Одоо тэр дундаа энэ өсвөрийн тамирчид буюу одоо хүүхэд багчуудад энэ спортын хөгжил ямар түвшинд байна? Одоо өөрөө чи хувьд одоо бас аймгийнхаа энэ биеийн тамирын спортын хөгжил дээр ямар бодолтой байдаг? Би бол биеийн тамирын спортын газар ажилладаг. Тэндээ бол секс дугуулангаа тогтмол хичээлдэг. Өглөө өдөр ээжнэ гэсэн бараг 50 гаруй сурагчид явж байгаа. Энэ дээр манайх аймгийн аварга шалгаруулах тэмцээн бол жил болгон зохион байгуулдаг. 3 насныхаа ангиллаар зохион байгуулдаг байгаа. Одооноос хөгжиж эхэлж байгаа да ер нь бол. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь эх 9-р сард манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аэробик гимнастикийн Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын шгшөөгийн тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байна. За 6 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эх 9-р сарын 13-наас 18-ны өдрүүдэд буян тухай спортын ордонд зохион байгуулагдана. За энэ тэмцээн уламжлалсаар өсвөр үе, залуучууд, насан туршидын гэсэн үндсэн 3 насны ангилалд болох юм. Одоо зөвч та бүхэндээ 2017 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн эцдийг танилцуулъя. За тэмцээний хамгийн бага нас буюу 6-аас 8 насны ангиллын хосын төрөлд Монгол Улсын боловсролын сургуулийн багийн тамирчин Үнвалд Тэлмүү нар тэргүүлж, за эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн Монгол Улсын боловсролын сургуулийн багийн тамирчин Тулгын Ихшиглэн аваргын алтан медалийг хүртжээ. Тэгвэл оюуны онц сургуулийн тамирчин Амгалангийн Чингүн хүүгүүдийн ганцаарчилсан төрөлд улсын аваргаар тодорсон байна. Тэмцээний 9-өөс 11 насны ангиллын ганцаарчилсан төрөлд октоос Хаул дүүргийн 34-р сургуулийн тамирчин Бэлгүн төгс, хөвгүүдээс Лайт клубын тамирчин Ган Тулгын Идэр Жохлон нар бусдыгаа манлайлж тус 1-р барьж шалгарлаа. За энэ насны ангиллын хосын төрөлд мөн Лайт клубын тамирчин Идэр Жохлон, оюун манар өсвөрийн улсын аваргаар тодорсон байна. Тэгвэл гурвалсан төрөлд Монгол Улсын боловсролын сургуулийн баг тамирчид тэргүүн барьж шалгарч Хаул дүүргийн 34-р сургууль өсвөрийн Лайт клубын багууд удаалжээ. Тэмцээний 9-өөс 11 насны ангиллын багийн төрөлд Хаул дүүргийн 34-р сургуулийн тамирчид шилдэгнэ байж хамгийн өндөр оноог авснаар энэ жилийн улсын аваргаар тодорсон юм. Харин мөнгөн медалийг өсвөрийн Лайт клубын баг, хүрэл медалийг Сүхбаатар аймгийн багийн тамирчид хүртсэн байна.